малын индексжүүлсэн даатгалын тухай хууль орж ирэхдээ малчдыг заавал энэ даатгуулсан байх ёстой гэдэг ийм заалт дагалдаж орж ирсэн. Тэгээ гишүүд энэ одоо юу болоод байгаа юм бэ? Яахаар ингэх ёстой юм бэ? Ер нь энэ даатгалын асуудлыг эргэж харах ёстой юм байна гэд ингээд шинээр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээ ажлын хэсэг байгуулагдаад хамгийн анхны хурлаа хийсэн чинь даатгалын компаниудын эрх ашгийг хамгаалдаг холбоо төрийн бас байгууллагууд ороод ирсэн. Нөгөө малчтын төлөөлөл, тариаланчдын төлөөлөлд ерөөсөө энэ мэдээлэл очиагүй. Тэгээ бид нар ингээ бодлого шийдвэр гаргахдаа оролцоог нь хангалаа гэд яг нөгөө эрх ашиг нь хөндөгдөд байгаа хүмүүсийнхаа утга учиртай оролцоог бид ерөөсөө хангаж чадахгүй байгаа. Тэр энэ бол бидний хувьд бол яг энэ ардчлалыг хамгаалах бодлого шийдвэр гаргахын иргэдийн өмнө хүлээж байгаа итгэлийн асуудал гэдэг асар том үнэт зүйлийг агуулах ийм одоо хууль гэж хэлний хуулийг бол харж байгаа. Тийм учраас яг энэ иргэдийн бодит оролцоог хангах тал дээр энэ хуулинд ямар ахис дэвшилт гарч байгаа вэ? Ямар зохицуулт орж байгаа вэ гэдэг дээр маш тодорхой хариулт хэлээч гэдэг. За, Баасан жаргал гишүүн яг энэ асуудлуудыг л шийдэх гэж энэ хуулийн дээр ажлын хэсэг ажилласан. Одоо жишээлбэл өнөөдөр ингээ хууль өргөн барьж байхад нэрээ энэ хилцүүлгийн аягүй олон юм чи хилцүүлсэн гэдэг тиктэй. Тэгэл босоо. Одоо онлайн тавилаа тэгэл тэнд респонс байсан үгүй юу тэрийгээ сурталчлахгүй тэгээд дараа нь яасан тавьсан шүү дээ гэд нөгөө тавьсан үнэн тэнд нэх орж хүмүүс интеракшн хийсэн юм өдр байхгүй. Ингээл нэг шалгуур даваал явчихж байгаа байхгүй. Одоо эн чинь бол бүр яг бодит уулзалтууд хүмүүстэй хийх хэрэгтэй. Манайхаа бас энэ дээр нэмээд өгөөрэй. Эсвэл одоо зарим заалтан дээр бүр яг эрх ашиг нь хөндөгдөж байгаа тэр тоглогчдын саналыг заавал тусгасан байх хэрэгтэй. Энэ нөгөө бүрдүүлбэр хэсэгт чинь тэгэхгүй бол хүлээж авахгүй болчиход байна шүү дээ.